Үзэж харсан зүйл өмнөх бүх хэрэн үеийн ариун хүмүүс иш үзүүлэгчдийнхээс давдаг. Гэхдээ та нар өмнөх үеийн энэ ариун хүмүүс болон иш үзүүлэгчдийн үгээс илүү агуу гэрчлэлийг Бурхан хийж өгч чадах уу? Одоо та нарт Бурханы өгдөг зүйл Мосегийнхоос давж Давидынхаас илүү гардаг. Иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж өгчин Давидынхаас илүү байхыг тэр шаарддаг. Бурхан та нарт зоо дахин эхийг өгдөг тул та нараас бас тэр хэрээр түн дэргүүдэн тул гэж шаарддаг. Та нар мэдэх ёстой Бурхан бол хүн төрлөختөнд ам өгдөг нэгэн. Түүнээс ам хүлээн авч түүний төлөө гэрчлэл хийдгэн. Та нар юм энэ бол та нарын үрэг мөн Бурханы та нар дээр болгодог түүний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Бурхан та нарт өөрийн бүх алдар суугч Израилийн сонгогдсон хүмүүсийн хэзээ ч хүлээн аваагүй амийг өгсөн. Та нар түүнд гэрчлэл хийж залуунасаа түн зориулж амиа өгөх учиртай. Бурхан алдар суугаахынд хайрлан тэр түнд гэрчлэл хийж түүний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг тэр эртнээс урьдчилан тогтоосон. Бурхан та нарт алдар суугаа өгч байгаа. Та нарын хувь завшаан түүний алдар суу гэрчлэхэн та нарын үрэг. Та нар ерөөлийн төлөө Бурханд итгэвэл түүний ажил ач холбогдол багтай байх болно. Та нарч бас үргэ гүйцэтгэхгүй байх болно.